байсан ойлгомжтой. Энэхүү Монгол башиг зохион байгуулагчдын зүгээс ч гэсэн тэднийг үнэхээр хүндэтгэж, төрийн ёслолын дайны өгтөн авч Монгол башигт оролцуулсныг эл тэмдэглэг хэлэх нь зүйтэй байна. Ийгүний зочид төлөөлөгч Сумаа бүгчүүд онгоцноос буусны дараагаар Чингис хааны сонгосны буудлын ажилчид ч гэсэн олдсон боломжийг алдахгүй хичээн зураг даруулж амсаар байлаа. Сумуучид эндээс автобусанд суун цагдаагийн хамгаалалтаа цуваагаар өөрсдийн барилга Сүнжин гран зоч дуудлыг зорьсон юм а. За ингээд юуны юм те ТВ-с 5 жилийн баяртах баяр хүргэе. Тэгээд үзэж байгаа үзэгчтэй ч гэсэн ТВ-сээ те улам сайн үзээд улам их дэмжиж ТВ-сээрээ бас те сумаагаа үзээд бид бүгднийгаа дэмжиж яваарай гэж бодож байна. Монгол башигт оролцох сумуучид ирсэн өдрөө буюу 8 дугаар сарын 25-ны өдөр ямар нэг аль бие усны арга хэмжээнд оролцоогүй бөгөөд зочид буудалд очиж хэсэгхэн амарч угаад өдөөс хойш Улаанбаатар хоттой танилцах ажилд Монгол сумуучдаар хөдөлгчлүүлэн гарсан юм а. Ямар ч тэр үе Сүхбаатарын талбайгаар явж байсан хүмүүсийн үдийг хучрал сэтгэлийг баясгасан нэг зүйл бол Монгол улсын гавь тамирчин улсын хурлын гишүүн Көвшүүлзан Батбаярын хамтаар Озики Готоши Майгашара Барутунаар Көвшүүлзан Батбаярын хамар жибийг хөдөлгөлөн салхитаад улсаар ирж Сүхбаатарын талбайг сонирхоод хөдөлсөн юм. Энэ тэдэн дээр Сүхбаатарын талбайгаар явж байсан хүмүүс бараг бүгд шавж элдв янзын асууган асууж гар барьсаар сэтгэл өндөр харьцангаас нь мэдээж юм а. Харин маргааш өдөр нь буюу 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол башигийн аль биесний үйл ажиллагаа эхэлсэн юм. Өглөөний 12 цагт эхний ээлжийн нислэгээр Монгол оронд хүрсэн ирсэн Якужина Асашури Озики Каю Озики Готошунаар төв талбайд хүрсэн ирж их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тэдэнтэй хамтар Монгол башиг зохион байгуулах хорооны дарга билет Асашури сангийн тэргүүн сэрж бүтээн арж гисэн их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа харагдсан.
Энэхүү эслийн арга хэмжээг үзэн сонирхож хайртай бүхчүүдээ ойроос хахаар хүрэлцэн ирсэн ард түмний том маш их байлаа. Тэдний дундаас Каю гэсэн дуу маш ихээр сонсогдож байснаас харахад Озигийн Каю монголчуудын хайртай сумооч хэдийн болж чаджээ. 산다라 된다. монголчууд олимпийн аврагтаа мөнгөн медаль авах гэж байна. Ингээс авах. Асуулт байна. Монголын сумаас олонч Японы дэмжигчдийг бодвол хамаагүй халуун дотор гулавж байна. Сэтгэл маш өндөр байна. Үнэхээр их баярлж байна. Сумгийн алдартай сайхан мөчүүдийг хүлээж авч байна. Монголын ард түмнээс ойроо сүлжих юм сайхан мөч олдож байна. Тэгээд дээрэс нь Монголын тавирчид олимпиад алтан хуудасаар одоо бичигдэх сайхан амжилтыг гаргалаа. Энэ бол үнэхээр манай ард түмний Монголын ард түмний нийт сэтгэл зүгээр олдсон юм үнэхээр сайхан медаль. Араас нь одоо сумын хөгжүүлэлт сайхан барилдаан зохион байгуулж байна. Энэ бол одоо ард түмдээ бас энэ Японы эвэлдээс хөгжүүдийг өөрөөсөө харуулах үзүүлэх энэ хөгжүүдийг гайхамшигтай мэхний ур чадвар хүч чадлыг одоо өөрөөсөө болгож байна гэж бодож байна. Гарын арга хэмжээг үзэн сонирхсан ард түмний хувьд сэтгэл дундуур бутсан нэг зүйл бол зөвхөн ихний ээлжийн нисдэгээр ирсэн өндөр цолтой бүхчүүд оролцож байгаа. Нөгөө ээлжийн буюу зүүн зүгээрийн бүхчүүд байхгүй байсан нийлээд гайхаж сэтгэл дундуур устгаас юм. Үнэхээр хоёр дахь ээлжийн буюу зүүн зүгээрийн бүхчүүдээс бүрдсэн групп агаарын садлаас олж Солонгосын Сеул хотноо бүтэн 24 цаг өнгөрсөн учраас энэхүү арга хэмжээнд оролцож чадаагүй юм. Тэндээсээ хүндэт зочид бүхчүүд маань Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзахаар төрийн ордон руу хөлцгөөсөн юм а. За, ТV-с телевизийг үздэг бүх Монголын ард түмэн болон Монголын бүх ард түмэндээ сумыг дэмждэг бүх хүмүүстээ амьдралд нь ад жаргал эрүүл мэндийг хүсье. Тэгээд бид бүхэн тэгээд монголчуудын итгэлийг алдахгүйгээр хичээж олон их амжилт гаргахнаа. Монгол бошоод оролцож байгаа мэрэгжлийн сумуучдын сэтгэгдэл маш өндөр байсан бөгөөд сумуучид Монгол бошоогийн 2 дахь өдөр буюу 8 дугаар сарын 26-ны орой Чингис хааны эсэх онгоцны буудлын цаахан талд барилгах Жаргалантын амралтын газарт Монгол улсын ерөнхийлөгчийн хүлээн авалтанд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд B группийн сумуучид мөн л ирж амжаагүй байсан бөгөөд эхний ээлжийн нисдэгээр ирсэн сумуучид зочид төлөөлөгчдөөс гадна Монгол сумуучдын гэр бүлийнхэн мөн улс төрийн ахмад зүтгэлтнүүд Японы хэвлэл мэдээллийнхэн оролцсон. Энэ арга хэмжээнд оролцсон бас нэгэн хүндэт зочин бол Япон улсын ерөнхий дасан Нори Йошидо байсан юм. Монгол улсын ерөнхийлөгчийн хүлээн авалтыг нээж Япон улсын ерөнхий дасан Нори Йошидо Японы сумын холбооны тойргийн барилдаан хариуцсан Ояката Оошиманаар нээж үгэлсэн. Мөн энэ өдрийн арга хэмжээний үеэр янз бүрийн урлагийн тоглолт сонирхолж байсан нь зочид төлөөлөгчдөд таалагдсан ажиглагдж байлаа.
Мөн энэхүү клубтанд ирсэн зочид төлөөлөгчдийг Монгол үндэсний хоолоор дайрж байсан нь Монгол хоолыг ихээр сонирхож монголчуудын хүчтэй байдлыг хоолтой холбож ойлгодог японочдын хувьд Монгол хоол идэж үзэх боломжийг олгосон байсан. Энэ үеэр Тэнгэр хангаа маш сэрүүгэн, сэвэл зур салхитай жихүүн байсан учраас сумо бөгчүүдийн хувьд нэлээд даарж байгаа харагдсан. Харин Yokozuna Asashuri тэдэнд яг цагийг нь олж говь компани ноолууран бараа телефонээс бэлгэлсэн сумочид тэрөөрөө нэлээд даарч тэгж тооцвол маш сайхан амарч чадсан гэж бөгчүүд өөрсдөө ярьж байлаа. Хорондоо ирээд ямар вэ? Маш их сэтгэл өндөр байна. Таны сэтгэл ямар? Миний сэтгэл бас өндөр. Жон хүүтэн дараад байна. За манай тавд орж сэтгэл ямар байна? Үнэхээр сэтгэл сайхан байна. Жохон даарч байна. Аавчтайгаа уулзаад аавч чи одоо энэ ард ирсэн байна тэгээд. Одоо чөтөрөөс аавчгаа цугонсон. Арай ч автонтойгүй. Монголд ирээд Монголынхоо нутаг газар байрлахад ямар сэтгэлтэй байна? Үнэхээр сайхан байна. За санчирман одоо ингээд энэ бошод чинь хэд давлаа? 8 давсан. Дараа бошод гайгүй дээлх юм шүү дээ. Дараа бошод тэгээд Макучи гарах гэж төлөвлөнөөс. Одоо бэлтгэлээ сайн хийгээд дахиж гарнаа л гэж мэдээж хичээнэ гэж бодож байна. За амжилттай. За дараа сард одоо яаж барилдаа гэж бодож байна? Түрүү сар жоохон муу барилдсан сард дараа сард улам сайн барилдаж Макучи гарна да. Тэгээд бид нэр 2 алтан медальтай учраас бид нэр дээрээс илүү их зоригтой хүчтэй болсон байх гэж бодож байгаа тийм ээ. Тэгээд бүгдээрээ дараа сардаа сайхан хичээгээ сайхан барилдана гэж бодож байна. За манай ТV телевизэд ярилцлаганд баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа. За зүгээр. Танд ч гэсэн баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За баяртай. Таны Монгол ирсэн анхны сэтгэлийг сонсъё. Их хүүтэн байна. Ер нь их хүүтэн байна. Бусад талаар бол их сайхан байна. Ялангуяа энэ хөдөө газар ирж амарч байгаадаа маш их баяртай байна. Сайн байна уу Баруутозики? Таны Монгол ирсэн анхны сэтгэл ямар байна? Их хүүт юм аа. Даарч байна. Гэхдээ монгол хүмүүс Монгол орон гээд бүгд одоо надад үнэхээр сайхан таалагдж байна. Сайн байна уу Бүтэн Озики? Та Монгол оронд анх удаа ирээд ямар сэтгэлтэй байна? Маш өндөр байна. Төсөөлж уснаас сэрүүхэн байгаа ч гэсэн байгаль нь надад үнэхээр таалагдж байна. Монгол улс ерөнхийлөгчийн зүгээс зочид төлөөлөгч сумо бөгчүүдэд нэг онцгой зоог бэлтгэсэн байсан нь Яманы бодог байсан юм. Японоос ирсэн зочид болоод бөгчүүд боодгийг ихэд сонирхож байсан бөгөөд боодгийг задлах бүрийг Япон улс ерөнхийсээ даасан норид ногдсон юм. Сумочдын гол дотроос нь шүлэн насгарч мөн чулуу гаргаж ирэхэд бүр